Үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэгч Монголын адуучдын холбоо. Үндэсний өв соёлыг дэмжигч үндэсний давхар даатгал хувьцат компани. Амар мэндэ амгалан сайн байна уу? Эрхэм мөндөд үзэгчтэй. Өврийн сайхан хангаан нутаг хэмээн алдаршсан Өвөрхангай аймгийн нутагт байгаль дэлхийн хангай нуруу уудам тал хөндөй олон гол хорхины хослолыг бүрдүүлэн оршин тэр дундаа Баян өндөр сум бол буянт мал зүрэг унган адуу хөдөлмөрч малчдын өлгийн нутаг билээ. Энэ л нутагт Монгол улсын аварга малчин аймгийн гошоо аварга адуучин хүн сүдэ аж ахуйн доктор профессор адуу малын эрдэм ухаан өв соёлын төлөө хөдөлмөр зүтгэлээ зориулсан шүлтмийн аюур зан юм. Өвөрхангай аймгийн аварга шалрал адуучин тэмцээн өргөн дэлгэр сайхан болж адуу гэдэг Монгол хүний хямар, адуучин гэдэг Монгол талын эзэн, харин сайн адуучны үүс гэдэг нь хойж үедээ үлдээх өв соёл юм. Тиймээс энэ удаагийн тэмцээн Монгол улсын аварга малчин Жүлтмийн аюур зан агсны үр хүүхдүүд аавынхаа нэрэмжит тэмцээнийг өргөн дэлгэр зохион байгуулж адуу маллах эрдэм ухааныг залуу үед өвдүүлэн үлдээх залуу адуучдыг тодруулан гаргахад энэхүү тэмцээн оршлоо. Өнөөдөр тэмцээнийг Өвөрхангай аймгийн Баян өндөр сумын засаг даргын тамийн газар иргэдийн төлөөлөгчдийн хурал, Өвөрхангай аймгийн адуучдын холбоо, Баян өндөр сумын адуучдын холбоо болон Монгол улсын аварга малчин аймгийн гошоо аварга адуучин доктор профессор Жүлтмийн аюур зан агсны үр хүүхдүүд хамтран зохион байгууллаа. Эцгийнхээ эхлүүлсэн үйлсийг үр хүүхдүүд нь үргэлжлүүлж эрдэм ухааны өвлөн адууны хиймрийг нь дээдлэн яваана. Энэ тэмцээний хамгийн үнцэнтэй утга учир байлаа. Тэмцээнд адуугаа оруулж дэмжлэг үзүүлсэн сумын аварга адуучин бүр өдөржийн лав гочир аймгийн аварга малчин аюур заны адьяа сүрэн Монголын үндэсний олон нийтийн ард үдэлүүзийн алтан урганы эзэн сумын өдөржийн алтан сүх аймгийн аварга малчин сумын зан зогцоохны Амгаланбаатар нар адуун сүрэг оруулж мөн өнөөдрийн тэмцээн уралдааны адууны хашаагаар дэмжиж оролцсон Нанздын Даранбазар, Хишиг далайн аз жаргал, Тогоо хүүгийн ган зүрэг нар сэтгэл гарган тусалж адуучин залуусынхаа ард түшиг болон ажиллаа. Монгол адууны туурайн төвөргөн тасраагүй байхад Монгол ахуй оршин, Монгол адуучны уурга суналттай байхад тал нутаг эзэнтэй байна. За, миний бие Баян өндөр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Сандаг даваагийн Баян жаргал гэж байна. За, өнөөдөр манай Баян өндөр суманд Өвөрхангай аймгийн аварга шалруулах 2026 оны аймгийн аварга шалруулах тэмцээн болж байна. За, энэхүү тэмцээн маань манай Баян өндөр сумын Батхан багийн малчин Монгол улсын аварга малчин Жүлтмийн аюур зан агсны нэрмжит болж зохион байгуулж байна. Тэгээд хүү бас тэмцээнийг ивент итгэж оролцсон одоо Жүлтмийн аюур зан агсны гэр бүл үр хүүхдүүд за мөн энэхүү тэмцээнд зорин нэрж оролцсон Өвөрхангай аймгийн 10 сумын нийт адуучин залуучуудаа бас баярлалаа. Энэ тэмцээний хүрээнд бас саад сүлжих тэмцээн за мөн дэмбэний тэмцээнийг зохион байгуулж байгаа. Тэгээд удахгүй бас Баян өндөрчүүд бид бүхэн энэ жил 2025 оны жилийн эцсийн мал толгоор Баян өндөр сум маань 3 түмэн адуутай болсон. Тэгээд 3 түмэн адууныхаа баярыг бид бүхэн 8 сарын 10-д гаргаад бас их төлөвлөгөөтэй бэлтгэл ажлыг хангаад явж байна. Тэгээд энэхүү баяр наадамд бас оролцож байгаа нийт адуучин залуучууд нутгийнхаа ард иргэдэд баярын талшнаар хэлье. Би Өвөрхангай аймгийн Баян өндөр сумын улсын аварга адуучин аюур зан, улсын аварга малчин аюур заны том хүү байна. Тэгээд аймгийнхаа аварга шалруулах тэмцээнд ирчгээд байж байна. Би Улаанбаатар хотод амьдардаг. Тэгээд өөрөө гажуудаа баярлж байна. Аавын нэрч тэмцээн болгож ирсэн сумынхаа удирдлагууд бүх ард түмэнд өнөөдрийн баярын мэндийг хүргэе да. Намайг улсын сайн малчин аюур заны адьяа сүрэн гэдэг аймгийн сайн малчин сумын алдар туяач. Би дээрээ 4 ахтай 4 эгчтэй. За тэгээд энэ наадмыг бүхэл бүтэн зохион байгуулахад тусалцаа үзүүлсэн энэ ирсэн адуу малаа оруулсан бүх сумын улсуудаа баярлалаа гэж хэлмээр байна. За тэгээд
Энэ сайхан наадам бороо хурдтай сайхан болж байна. Одоо яг тэгэл сайхан бороо хурдаг ширсэн сайхан наадамд одоо би 4 ахаа 4 эгчтэйгээ тэгээ гэр бүлээрээ ахын дүүс бүгд дээрээ сайхан ингээд энэ наадам сайхан оролцож байна. Одоо ивент итгэж тусалцаа үзүүлж байгаа улсуудаа их сайхан баярлж байна. Иймэрхүү л байна дөө. За Аврангай аймгийн Баян өндөр сумаараад Монгол улсын аварга малчин аймгийн хошоо аварга гадуучин Жүлтмийн аюурзан агсны дэрэмжид за аймгийн аварга шударгал адуушин дэмжээний эхний сум болох Уянга сумын шилдэг 3 залуу гарч ирж байна. За Уянга сумын арайд сумын аварга гадуучин Ширв Чогдонгийн Лагнаад орж сумын аварга гадуучин Мегамрын Наранбаатар сумын аварга гадуучин Даваа Цэрэнгийн Сугар Дашнар гарч ирлээ. За Аврангай аймгийн адуушчдын албааныхан Аврангай аймгийн Баян өндөр сумын адуушчдын албатайгаар хамтарч 2026 оны аймгийн аварга Баян өндөр сум олон нуурын голд хон байгуулж байна. За сумын аварга гадуучин Ширв Жогдонгийн Лагнаад орж явлаа. За аймгийн бүстэй төрүүлсэн сумын автаа төрүүлсэн залуу. За шүүраа шүүрээд мөрний явдалсаад уургаа шүүрсэн. За өнөөдөр бороо орж байгаа учраас газар жоохон татвархтай байгаа. За мөртөө шүрүүнээр дөрвмөр гарсан. Алдж байна. За залуучуудын уурга нь хүндрээд ер нь л одоо адуучууны эд хавыг сорж байна. За сумын аварга гадуучин Мегамрын Наранбаатар за шүүраа шүүрээд морийг уйдж хөдөлгөөд уургаа нэг аваад алдж байна. За 4 адуу гаргаж өгсөн. Уургын морийг явуулах хэрэгтэй. Алдчихлаа. За сумын аварга гадуучин Даваа Цэрэнгийн Сугар Даш. За шүүраа шүүрээд нөгөө хартаас илгээд уургаа шүүрч байна. За бороо орж байгаа хэдий ч гэсэн уурга шүүраа шүүрээд л байгаа. Олон адуу гарсан. Олон адуу дундаас орчлоо шургуулад уургалсан. Уурга алдчихлаа. За Аврангай аймгийн Тарагт сумаас Мөнх хүчрийн Дашгэрэл Мөнх хотын Баян жаргал Жамбал сүрэнгийн Алтан тулганаар гарч ирж байна. За Аврангай аймгийн аварганаас онцлогтой залуучуудаас ямар нэгэн хураамж авдаггүй гараас онцлогтой. За шалгарсан залуу 3 сая төгрөг эсвэл мотоцикл өгдөг. Тийм уламжил тогтоод байгаа. За Тарагт сумын арайд Мөнх хүчрийн Дашгэрэл хонгор мөртөө явлаа. Морины зөвд тонгоох нь өөргөн морийг уйдсан сайхан жигдрүүлээд орж ирээд шүүраа шүүрээд морины явдал засаад уургаа шүүрч байна. 6 гон авсаа. Төж рүүнэр ганц адуу гаргаж өгсөн. Алаг адуу гарсан. Өөргөн морийг уйдаад хөдөлгсөн. Алдчих байна. За явган шургуун дээр 3 морийг гаргаж өглөө. Үзүүрийн адууг шургуулсан. Уургаа алдчихлаа. За 4 морийг гаргаж өгсөн юм байна. За уурганы хойноос л явлаа да. За Тарагт сумын дараагийн адуучин Мөнх хотын Баян жаргал хонгор морьтой морины зөвлөлт тонгоосон шүүраа шүүрээд морины явдал зассан, морины явдал суларсан. Уургаа шүүрлээ. Унахал юм бол нойлч штэ. За ямар ч гэсэн бие татаад 6 гоног авлаа. Морьтой шүүрний ганц алаг морийг гаргаж өгсөн. Саарл морийг орж ирээд уургалсан алдаж байна. За явган шүргэн дээр 3 морийг гаргаж өглөө. Урд дурныг нь ойрхол гарлаа да хожуулчих юм аа. Ширэлж байна. За Тарагт сумын сүүлийн адуучин Жамбал сүрэнгийн Алтан тулга. За шүүраа шүүрээд нөгөө гартаас илгээд уургаа шүүрлээ. Уургын морчин чигээр явлаа. За уурганыхаа үзүүрийг л одоо газар шүргчлээ дээ. За мөртөө шүргэн ганц дуу гаргаж гисэн. Алдчихлаа. За баруун Баян улаан сумын адуучин залууч гарч ирж байна. За оюун гэрлийн Цэрэн тогтох Баяр сүрэнгийн Мөнх үлзий Алтан гэрлийн Сумын аавзар нар гарч ирж байна. За Монгол эх орны өнцөг улмөрт адуучин дэмцээ сайхан өгжиж сумаасаа шалгарсан залуучууд аймгийн аврагтаа оролцож байна. Аймагаас шалгарсан залуучууд улсын аврагтаа оролцдог болсон. За энэ ч одоо шударга юм аа. За энэ жилийн Монгол улсын авраг шударгал адуучин дэмцээ хүү дулаа удаг цагаан хөдөлт зохион байгуулагдсан. Баяр сүрэнгийн Мөнх үлзий явсан. За шүүраа шүүрэл морийг уйдаж хөдөлгөөд уургаа шүүрч байна. Уурга шүүрэн дээр 6 гоноттой боллоо. Мөртөө шүргэн дээр нь 2 морийг гаргаж өгсөн. 3 морийг гаргаж өгсөн юм байна. Алдчихлаа. Уг нь гоё шахаж өгсөн. Тэнгэрлийн сумын явцар явлаа. Алдсан мөртөө. За шүүрээ алдаад уургаа шүүрлээ. За 3 гоноттой мөртөө шүргэл нь анхааралтай авах хэрэгтэй.
За тогтсноо да. Алдаж байна. За барам баян улаан сумын сүүлийн адуучин оюун гэрлийн цэрэн тогтох. Цоохор мөртөө явсан. За шүүраа шүүрээд уургын мөрний явдлаа засаад уургаа шүүрч байна. Дундаас нэг тонгоож үзээд боломгүй доктор үзүү дүүрхэн тонгоог оол авчлаа. За мөртөө шурган дээр нь олон мөрийг гаргаж өгсөн зөвдлаасаа ургуулж байгаа нь үзүүрийн алга мөрийг шургуулсан. Зөрчиж байна. За явган шурган дээр оноо авч ижил. Тэшээ шалгаранда загварпан мөр гарсан. За энийгээ л аваад үлдлээ. За адуучин чи нэг л ийм л хараатай байдаг да. Ямар ч хэлсэн адуугаа эргүүллээ гээл унаа. Цэрэн тогтох маань инээж гарагдж байна. 15 гранатаа боллоо. За дараагийн сум болох Баянгол сумын шилдэг адуучин залуучууд гарч ирж байна. За сумын авраг адуучин өөрийн Соломонгийн Дашчирүү 2026 оны сумын авраг адуучин Янгагийн Отгонбаатар сумын авраг адуучин Ганзэргийн Өн улд нар гарч ирлээ. За Баянгол сумын авраг татмын зохион байгуулдаг сумдууд. За Монгол эх орны бас л олон хоньтой сумдуудын нэгдээ. За Өрөнгө аймгийн Урдхан далд нутгалдаг сайхан сум бий. За 2025 оны сумын авраг адуучин Дашчирүү. За дэржигтэй явж ирээд уургаа шүүрээд 3 гранатаа боллоо. Мөртөө шурган дээр нь олон мөр гаргаж өгсөн. За 2026 сумын аврагт дөрүүлсэн Янгагийн Отгонбаатар халдсан мөртөө орж ирсэн шүүрээ алдсан уургаа шүүрнэ. Уургаа бас алдаж байна. За нойлц одоо анхааралтай хэрэгтэй. 2 мөрийг гаргаж өгсөн. 2 алга мөр уургын мөр дагаад хөдөлсөн бас сайн уургын мөртэй залуу байна. За уургын мөр сайхан даглаа. Өөрөө ч одоо сайхан ургалж бүхэл 9 гоноо авч явган шургуул хэрхээ авлаа. За өнөөдөр бороо орцсон адуучдын бас уурга хүндэрч гисэн татхад дэрл хэцүү байгаа дээр явган дээр уургалсан. Гарнаас нь шовтраал гараа авчиж байна. За Баянгол сумын сүүлийн адуучин сумын авраг адуучин Өн улд. За шүүрэн дээр дутж байгаа юм байна. Мөрний явдал зассан уурган дээр бас ирээд дутчлаа. Мөртөө шурган дээр нь олон адуу гарсан. Нөгөө сайн уургын халдсан мөртөө шургуулсан. Алдаж байна. За Зүүн Баян улаан сумынх маань гарч ирж байна. За 2025 оны сумын авраг адуучин 2026 оны аймгийн бүсийн авраг адуучин Доржин Осоржин хар мөртөө гарч ирж байгаа бол 2026 оны сумын авраг адуучин Төмөр сүрэнгийн Даш Болдын Батэрд нар Зүүн Баян улаан сумаа төлөөлөн гарч ирж байна. За энэ жил Зүүн Баян улаан суманд Өрөнгө аймгийн адуучдын холбооныхан бүсийн авраг зохион байгуулсан. За бүсийн авраг адуучин сумын авраг адуучин Доржин Осоржин хар мөртөө явсан. За шүүраа шүүрээд мөрний явдал засаад уургаа шүүрч байна. За мөрний зөвдөл тонгоогоо шүүрчдэг юм байна. Мөртөө шурган дээр 5 мөр гарсан. Уургалсан. За тэр тэгэлгүй явах вэ. Уургаар нь татхад дээр нь тунал хэцүү байгаа. Явган шурган дээр бас л 2 мөр гарч өгсөн. За мөртөө явган шурган дээр үнэхээр л осоржин сайхан уургалсан. Бороо орсон тэгээд татхад хэцүү байна. Уургаар нь шовтраал гараа авчиж гарнаас. За сумын авраг адуучин Төмөр сүрэнгийн Даш 2026 онд сумын аврагт дөрүүлээд байгаа. За шүүраа шүүрээд нөгөө хартаас илгээд уургаа шүүрлээ. За өнөөдөр ч адуучдын эд тав чадварыг шалгалаа л да. За 2024 онд лүүд бас аймгийн аварга зохион байгуулахад бас л бороо ороод ирсэн Өрөнгө аймгийнх маань. За 2026 онд бүтэн өдөр бороо орж за бороо орсон хэдий ч гэсэн тэмцээнээ үргэлжлүүлээд зохион байгуулаад өндөрлсөн. За тэмцээн уралдаанд ямар нэгэн маргаан гараагүй. Сайхан л болсон. За Даш явган шургуулад оноо авах юм бол 24 оноотой болно. Хонгор адаг уургалсан алдчихлаа. Болдын Батэрдэн цавдар мөртөө гарч ирсэн. За шүүраа шүүрээд мөрний явдал за чигээр орж ирсэн. Уургаа шүүрэх боломжтой байлаа да. Ой. Уургаа алдчих юм. Төш рүү ганц дуу гаргасан. Цавдар мөрөө явуулсан. Алдж байна. За өнөөдөр тэмцээн уралдаан нэг нутаг дээрээ гардан зохион байгуулж байгаа. Өрөнгө аймгийн Баянөндөр сумын шилдэг 3 залуу гарч ирлээ. Модын адуучдын холбооны дөрмийн дагуу зохион байгуулж байгаа аймаг 10 хүн оруулдаг. За Баянөндөр сумын адуучдын холбооныхон яг л дөрмөө барьж 10 хүн оруулж байгаа. За 2025 оны сумын авраг адуучин Баярхүүгийн Алтан гэрэл 2026 оны сумын аврагт 2 дугаар барьшил гарсан Сэндижавын Лав гэрдэн сумын авраг адуучин Баттөмрийн Хүрлбаатар нар гарч ирж байна. За Баянөндөр сумын адуучдын холбоон дэргэн буян дэлгэр гэж бас сэтгэлтэй сэргэлэн залуу байдаг. За Монгол эх оронд нөхөрсөг адуучин тэмцээн гэж
сайхан тэмцээн уралдааны 2 жил дараалан зохион байгуулад байгаа багийн тэмцээн явагддаг. За сумын авраг гадуучин баяр хүүгийн алтан гэрэл явлаа. За хар марч ирэн чих хатгаад сайхал явлаа. За шүүрэ шүүрээд уургаа шүүрсэн. Мөртөө шүргэндөр нь 2 мөрийг гаргаж өгсөн. Хонгор оддог ургаллаа. За нийлбэр оноо 15 минутаа болж байгаа юм байна. За явган шүргэндрээ уургалах юм бол 9 гэн авах юм бол 24 минутаа болохоор байна. За харин нутаг дээр бол болж байгаа тэмцээн уралдаан дээр сайхан оролцож нутгийн ард түмнээ баярлуулах хэрэгтэй. Явган шүргэндөр нь 3 мөр гарсан. Үзүүрийн бор оддог шүргалсан. Алдчихлаа. За сумын авраг гадуучин лав гэрдэн. За шүүрэ шүүрээд уургаа алдж байгаа юм байна. 3 минутаа болсон. Мөртөө шүргэндөр 2 мөрийг гаргаж өгсөн алдчихлаа. За дараагийн гадуучин Төмрийн Хүрлбаатар. За асал сумын авраг гадуучин маань гарч ирсэн. За шүүрэн дээр тонгоож болсонгүй морины явдал зассан. Морины зөвд бол тонгоод гин байна. Уургаа алдчихлаа. За 2 удаа гаргасан. Алдаж байна. За өлцөд сумын шилдэг 3 залуу гарч ирж байна. За 2026 оны сумын аврагтай 3 дугаар барьшил гарсан насан тогтхын банзрагч. 2026 онд сумын аврагтай 2 дугаар барьшил гарсан Бонцэг Сэрэнгийн Сүхөчөр. За 2026 онд сумын аврагтай 4 дугаар барьшил гарсан Эрдэнэ билгийн Өрнөхбаатар нар гарч ирлээ. За баян өндөр сум бол Монгол эх оронд айраг хөөрөөрөө алдартай сум. За Монгол эх оронд хамгийн олон Монгол улсын авраг малчин дэрсэн сум дэнийг ээ. За өлцөд сумын яриад насан тогтхын банзрагч. За шүүрэ шүүрээд уургаа шүүрлээ. За бороотой үед бас л сайхан шүүрж гарагдж байна. Мөртөө шүргэндөр нь 3 мөрийг гаргаж өгсөн. Зөв талаас уургалсан алдж байна. За явган дээр ганц дуу гарсан. Бас л болсон бай. Зарим залуучууд дээр нь уургаа алдаж биднэгээд хаширлаад байна. За Бонцэг Сэрэнгийн Сүхөчөр 2026 оны сумын аврагт 2 дугаар барьшил гарсан дуучин уургаа шүүрээд авлаа. За мөртөө шүргэндөр нь 2 мөрийг гаргасан. Алагмараа явуулсан уурга мөр нь гушуулчлаа. За алдаагаа давтаж болохгүй дээ. Дахиад 3 мөр гаргаж өгсөн. Болсонгүй. За Өрнөхбаатар Алагмартай шинэ үнч явлаа. Өлцөд сумын сүүлийн дуучин. За шүүрэ шүүрээд нөгөө талд уургаа шүүргсэн боловч мөрний урд арай л ширүүн байлаа. Тэ шүргэндөр нь 4 мөр гаргасан. Уургалсаа. Анилбэр оноо 12 нотоо боллоо. За би дөхөн удаашруу дарж байна. За 4 мөр гарсан дундаас нь суулж ургалаал. Оноог авсан. За явган шүргэндөр нь 6 мөр гарсан. Хойшооныг алхаад урагшаагүйгээ шургуулсан. Алдчихлаа. За дараагийн сум болох Хожирт сумын шилдэг 3 залуу гарч ирж байна. За 2026 оны сумын авраг гадуучин Лавгочор Савлан дээлтэй гарч ирсэн байна. За дунд талд гараад ирсэн гадуучин бол 2026 оны сумын аврагтай 2 дугаар барьшил гарсан Батмагнан ус 2. За хүрэндээл Савдар мартай гарч ирсэн гадуучин бол 2026 оны сумын аврагтай 3 дугаар барьшил гарсан Анх 2-ийн Машот гарч ирлээ. За Машотын хувьд бол аймгийн аврагаас медаль авсан, аймгийн бүстэй сайн оролцсон залуу. За өнөөдөр ч бас нэгийг бодож 2-ыг тунгааж оролцож байгаа. За Хожирт сумд 2022 онд аймгийн аврагаа зохион байгуулж байсан. За 2026 оны сумын аврагаа дуучин Лавгочор явлаа. Дэше өндөөсөнд аврагаа тавиад. За ямар ч хэсэг өөрөө нойлсонгүй. Унтхал юм бол шууд нойлж штэ. За 3 минутаа мөртөө шургуулад 9 гэн авлаа. За би дөхөн удаашруу дарж байна. За нийлбэр оноо 12 оноотой боллоо. За одоо явган дээр хичээгээд 9 оноо авах юм бол 21 оноотой болохоор байна. Ганц удаа гаргаж өглөө маргаан байхгүй. За урд дуран чинь ойрхонч гарлаа да тэр. Гэ тооцоолол баримжаа алдаж байна. За Батмагнан ус 2 2026 оны сумын аврагт 2 дугаар барьшил гараад өнөөдөр эрхэн авд оролцож байна. Ташуура шүүрээд нөгөө талд таваргаа шүүрээл төвгүүхэн шүүрээл бүхэл 9 гэн авлаа. За мөртөө шүргэндөр нь ганц удаа гаргасан. Ургалсан тэр байран дээр нэргүүлээд. За сартаа адууны сарыг гарч саргүй адууны магнаг л хардаг залуу байна. За 9 гэн авлаа. Нийлбэр нь 18 гэн отоо олсон. За Хожирт сумын сүүлийн гадуучин Анх 2-ийн Машот. За энэ жил сумын аврагтай 3 дугаар барьшил гарч эрхэн аваад оролцож байна. Шүүрэ шүүрээд уургын мөрөө гойдож хөдөлгөөд уургаа шүүрээд авлаа. За мөртөө шүргэндөр нь 4 мөр гарсан. Уургалсаа авсал хараатай халиун гадууг сайхан шургуулсан. Уургаа жоохон дэш нөлгөөд нарийсгаа татж байна.
За аюун дээр гүгөө шургуулсан. Ургалсан за эргүүллээд. За 2 гарын тамир сайтай харин адуу гэр нь хөдлөгдгөө залуу. Бас л хөдлөхгүй байна. За нийлбэр оноо нь 24 оноотой болоод анхуйрын машот өнөөдөр ингээд тасарч байна. 3 төрөлд оролцоод полигон дээр сайхан оролцох юм болохоор энэ одоо бол Задрагын адуучид Санд сумын адуучин залуучууд гарч ижээ. За Санд сумаас 2026 оны сумын авраг адуучин Эрдэнэтийн Мянганбаатар 2026 оны сумын аврагын 2 дугаар байрны шагналд адуучин Батгүйгийн Батцэнгэл Болоожийн Доржоноор гарч ирлээ. За энэ жил Өвөрөнгө аймгийн 900 суманд Өвөрөнгө аймгийн адууч талбай нэргүүн цогцсайхны давг дөрж улсын төвийн бүсийн аврагч шалрал адуучны дэмжээнээс амжилттай зохион байгуулсан. За өнгөрсөн жил Монгол улсын аврагч шалрал адуучны дэмжээнийг Өвөрөнгө аймгийн 900 сум сарын гол сар архины өрөвөлд зохион байгуулж ирсэн. За энэ жил ч гэсэн адилхан сарын гол сар архинд зохион байгуулсан. За Эрдэнэтийн Мянганбаатар явсан хүрэммэртэй орч ирэн сайхан орж ирлээ. Шүүрээд мөрний явдал алдаад мөрний явдлаа засаад уургаа шүүрлээ. За мөрний явдал суларсан гээд 6 оноотой болсон. Сагаан цамрыг гаргаж өглөө. Уургын мөрөө явуулсан хөшөөлтчлаа. За аюун шүрүндэр нь 2 мөрийг гаргаж өглөө. Алдаж байна. За Батгүйгийн Батцэнгэл 2026 оны сумын аврагт 2 дугаар байр шалгараад өнөөдөр эрхэн авд оролцож байна. Ашхуурын дээр тонгоосонгүй уурган дээр явцаараа гадаа сургаалдчихлаа. 3 мөр гарсан. Заараа зангчих юм да. Алдаж байна. За Болоожийн Доржоо. Санд сумын сүүлийн адуучин. За шүүраа нөгөө талтай шүүрээд уургаа бас нөгөө талтай шүүрлээ. За уурууд шүүрийг нь 2 талтай шүүрээл. Бүхэл 9 оноо авч шатуучны авхал самбаг харууллаа. Арай лавхан ургалчлаа. Зүтгэдгээр нь уралчихсан. Уургын мөрч сайн юм да. 3 оноотой болсон. 12 оноотой явган шургуулж 2 мөр гарсан. Алдчихлаа. За Өвөрөнгө аймгийн Төгөрг сумынхан маань гарч ирлээ. За Даваа сүрэнгийн Сүхсолбоо, Амар жаргалын Нямдорж, Амар жаргалын Даваа дорж нар гарч ирж байна. За Ахтуй радууч өнөөдөр Төгөрг сумаа төлөөлөн оролцож байна. За Төгөрг сумын яриад Даваа сүрэнгийн Сүхсолбоо. Забарны зөвлөлт тонгоосондоо шүүраа шүүрээд шүүртайгаар уургаа шүүрээд ёсөн нь аваад мөртөө шүргэнээр нь 2 мөр гарсан араар нь гарсан уургалчих юм аа. Алдаж байна. За аюун дээр харин анхаарал урагшааныг алхаад хойшоо 2 алхахаар шургуулсан хашир байна. За Амар жаргалын Нямдорж саарл мөртөө явлаа уургын мөрн. За шүүрээ аваад татхад алдсан мөрний явдал засаад уурган дээр арай сунсараад алдаж байна. Төө шүргэнээр 5 мөр гаргаж гисэн үзүрийн гадууг шургуулсан. Ханруулж ирээ уурга алдчихлаа. За Амар жаргалын Даваа дорж. За шүүрээ бол шүүрсэн. Мөрний явдал зассан. Ташууртайгаар уурга шүүргсэн болож алдаж байна. За өөрөө ч бас ташууртай байсан юм болоо да. Мөртөө шүргэнээс уургалсан ургаалдчихж байна. Задрагын адуучин залуу хайрхан дулаан сумаас цагаанцаар оролцож байна сумын авраг адуучин маань. Цагаанцтай чин ганцаардах бай. Сумын авраг адуучин Дамжин сүрэнгийн Дашням гарч ирлээ. За хайрхан дулаан сумын аврага зохион байгуулдаг. Өнөөдөр тэгээд Дамжин сүрэнгийн Дашням цаад шуураа шүүрээд мөрний явдал засаад уургаа шүүрээд авсан. За мөртөө шүрүндэр 2 мөр гаргасан үзүүр адууг шургууллаа. За уургын мөрч сайхан суух гэдэг. За одоо ч ярин зогсоосон баха тэр. За уг нь агалаг мөрийг уургалах гэж явсан юм болоо да. Давчж байна. За ягун дээр оноо авнаа. Оноо авчижлуудад шалгаар нь халиу мөр гарсан. Халиу мөр толгой гэд зихт нь алдчихж байна. За Өвөрөнгө аймгийн 30 улс сумын 3 залуу гарч ирлээ. За 30 улс сумаас сумын адууч талбай нэргүүн Мягмар дорж. За өнөөдөр ч бас тамирчтай аваад ирсэн байгаа харагдсан. За 2026 оны сумын авраг адуучин Алтан хуйгийн Идэр Чүлтэм, Хорол сүрэнгийн Санжаа дорж, Даваа Баатар нар гарч ирлээ. За Алтан хуйгийн Идэр Чүлтэм 30 улс сумын авраг адуучин залуу халдсан мөртөө гарч ирлээ. Шүүраа шүүрээд шүүртайгаар уургаа шүүргсэн боловч алдаж байна. За мөртөө шүргэнээр нь 4 мөр гарсан. Бас алдчихлаа. За Хорол сүрэнгийн Санжаа дорж. За шүүраа шүүрсэн нөгөө талдаа сэлгсэн уургаа алдчихж байна. За мөртөө шүргэнээр нь 4 мөр 5 мөр гарсан. Алдаж байна. За Даваа Баатар гарч ирлээ 30 улс сумын сүүлийн адуучин. За шүүраа шүүрээд нөгөө гартаа сэлгээд уургаа шүүрлээ. За 9 оноотой мөртөө шүргүүлж байна. Бугуулдах юм байна. 3 адуу гарсан.
Бороодог шургуулсан буул алдчихлаа. За ягун дээр асал анхааралтай хэрэгтэй. 4 адуу гарч ирж байна. За аврагшаагүйгээ шахсан алаг адууг бугуулсан зогсоондоо доголно. За гүүжөө суусан. Ширэгдчихлээ. Нийлбэр оноо 15 гоноттой боллоо. За дараагийн адуучин залуучууд бол хар өрн сумын адуучин залууч гарч ирж байна. За хулмартай гарч ирж байгаа адуучин бол Пүрвдэржийн Гомбсөрөн, Саарламартайгаар ирсэн адуучин бол Дасцэвгийн Лаасүрэн. За 2026 оны сумын авраг адуучин Даваасүрэнгийн Хүмүүн нар гарч ирлээ. За манай олон том бол одоо Гомбсөрөн Дэггүй гомбоол гэж хэлдэг. 2022 оны аймгийн аврагаас хавуулаад л ерөн одоо бүхэл аймгийн авраг дээр очиж оролцож байгаа. Зарим үед залуучуудаа дэмжиж явж харагддаг. За өнөөдөр л одоо манай Гомбсөрөн маань оролцож байна. За 2026 оны сумын авраг адуучин Даваасүрэнгийн Хүмүүн явлаа. За шуураа алдсан мөрний явдал зассан ургааллаа. Манай авсгүй мөртэй шүрүүнээр 2 мөр гарсан. Асуулсангүй. За Дасцэвгийн Лаасүрэн шуураа алдсан мөрний явдал зассан ургаавас алдж байна. За мөртэй шүрүүнээр 2 мөр гарсан. Бас тутчих байна. За хар өрн сумын сүлийн адуучин Пүрвдэржийн Гомбсөрөн. За шуур алдсан мөрний явдал зассан ургааж өрсөн. 3 минутаа мөртэй шургуулж байна. Бага оноодоо 2 мөр гарсан алдчихлаа. За Монголын хорны төв зэг Өвөрхөн аймгийн Бүрд сумын шилдэг 5 адуучин залуу гарч ирж байна. За 2025 оны аймгийн авраг адуучин Батхуйгийн Батбямб урилгаар оролцож байгаа бол 2025-2026 оны сумын авраг адуучин Баянмөнхийн Өлзий наран, Батэрдний Батөчөр, Монгол улсын авраг адуучин Мөнхбатын Баярмөнх. За аймгийн бүсийн авраг адуучин Алтан сүхийн Элбэг сайхан нар гарч ирлээ. За аймагтаа төрүүлсэн залуу урилгаар аймгийн бүстэй төрүүлсэн адуучин залуучууд аймгийн аврагт оролцдог. За ингээ Өвөрхөн аймгийн Бүрд сумын шилдэг 5 залуу гарч ирлээ. За Монгол улсын авраг адуучин Мөнхбатын Баярмөнх аврагыг за Монголын адуучдын холбоо за нийслэлийн аялал жуулчлалын газраас зохион байгуулж байгаа мянган мөртөн фестивалд оролцох эрх өгсөн. За 9 сарын 5-нд Мөнхбатын Баярмөнх авраг ирж оролцох баха. За тэрхүү арга хэмжээ 9 сарын 5-нд Тэрэлжид зохион байгуулагдана. За 2025 оны аймгийн авраг адуучин Ган хуйгийн Батбямб явсан. За энэ жил улсын бүсэд оролцсон, улсын аврагтаар оролцоод үзсэн. Уурга шуурын дээр 3 гоноттой болсон. Морьтой шуурын дээр олон адуу гарсан, үзүүрийн адуу шургалсан. За одоо 2 адууг ургалчихсан. Гарч ирнэ атгаж ах чинь 3 гоноттой боллоо. За аюугын шуурын дээр нь 2 мөр гарсан. Хар авдаг байран дээр нэргүүлээд 9 гон аваад үндсэндээ 15 гоноттой боллоо. За бид бүхэн удаа шуурл гарч байна. За аюугын шуурын дээрээс үнэхээр сайхан ургаллаа. 9 гон авсан. За 2026 оны сумын авраг адуучин Баянмөнхийн Өлзий наран сартай хонгор мөртөө явсан. За шуураа шүүрээд мөрний явдал алдаад мөрний явдлаас садуургаа шүүргэсэн болж алдаж байна. За мөртөө шуурын дээр ганц дуу гарсан уургын мөрөө явуулсан. Уургын мөр толгой гэдсийсэн. За ямар ч байсан уургалсан. 6 гоноттой боллоо. Абраа орсон үеэр залуучуудын сайнууд нь шалгарч гарч ирдэг. Эсвэл хэцүүлдэ адуучууны дэсвэр хөвчээрийг харуулж ажил оролцож байгаа гэсэн үг. Дээл норцсон, уур хүндэрч гисэн, эмээл норцсон тэгээд одоо тун хэцүү. За Батэрдний Батөчөр гарч ирээд уурын шүүрэн дээр 9 гоноттой боллоо. Тэ шүүрэн дээр 2 мөр гарсан, уургын мөрөө явуулсан, ургалсаа. За бас л 2 аддаг ургалчихсан. Одоо соолгонда. Уургын мөр сайн ч уургын мөртэй 2 гарын тамир сайтай маа, шуу сайтай залуу байна. Атгаад авч ийнэ дээр. Базж өнд харин чиг. За алдахгүй байна. Эргүүлээд ирлээ. За аюугын шүрүүнээр ганц дуу гарсан. Халин удууг ургалсан. Тооцоолжтэй тэр. За энэ халин удуу түрүүнд гарч ирсэн. Яг л ингээд далгаа гид зихтэн залуучууд алдаад байсан. Батгачраас л нийлээ судалсан байна. За залуучууд ингэж л одоо тэмцээн уралдаанд орцноо. За Монгол улсын авраг адуучин Мөнхбатын Баярмөнх гарч ирлээ. За шүүрээ алдаад уургаа бас алдаж байгаа юм байна. За уурга шүүрэн дээр нь олчлаа. Мөртэй шүүрэн дээр нь 2 мөр гарсан. Уургалсаа. За Баярмөнх авраг бол одоо мөртэй шүүрэн дээр сайхан уургалдаг. Ирж одоо шууд томтой залуу. За бид бүхэн удаа шуулгарж байна. Хараатай залуу. За уурганы хувь одоо стандарт болж, уургаас стандарт болж байгаа.
цоохор одоо гарч ирлээ. Бас л ургаллаа тэр. За уурал шүүрэн дээр оноо авсан болчтой. Энэ өдөр баяр мөнх аваргаас дээгүр олцохоор байлаа. За 2025 оны Өвөрхөнгөн аймгийн Зөмбөсгийн аврагад дуучин Алтан сүхийн Элбэг сайхан гарч ирлээ. За энэ жил үндэсний 8 дугаар их нааданд полигоны дөрөлд 4-р байршил гарсан. Загварын оноотой мөртөө шургуулж ганц дуу гарсан. Ханаруулж ирээд ургаалтчлаа. За бороо ороогүй байсан бол эргүүлэхээр байлаа. За 9 зүйлвэрцэн 9 зүйл сумаас 2023 оны аймгийн аврагад дуучин Баатаргүйгийн Батбаатар хүрэн мөртөө гарч ирж байна. За улаан дээл зээр дэмэртэй гарч ирсэн дуучин бол Дэлгэрийн Батэрдэн Алтан цэцгийн пүрүү дөрж наргаж ирж байна. За морины дууранд цэцгэн бүтэн үлддэг 9 зүйл сум бол Монгол эх орны бүхэл том тэмцээн уралдааныг зохион байгуулад байна. За улсын авраг улсын бүс. За мөдгөн жансан өндөр адуучин тэмцээнийг зохион байгуулах юм бол бүхэл тэмцээн уралдааныг зохион байгуулж яах гэсэн үг. За Өвөрхөнгөн аймгийн адууштай холбоон дээр бүгэн цогцсойгны давгууларж өөрөө Өвөрхөнгөн аймгийн 9 зүйл сумынхаа 2023 оны аймгийн авраг адуучин 2023 онд сумын аврагт өрүүлсэн Баатаргүйгийн Батбаатар гарч ирсэн. За дэшүүрээ алдаад ургаж үүрсэн. За улсын аврагаас 2 медаль, улсын бүсээс 1 медаль авсан дуучин өртөө шүрүүнээр ганц дуу гарсан. Ургалсан. За хосоогоод 6 оноотой болж байна. За бороо орсон үед ингэж хөлгөж уургалж болдог. За вэлитээ бас шургуулж болно. За дөрөм дээр тэг заагдсан байдаг. За хувь уур хүндэрч гисэн байгаа. За ягуун шүрүүн дээр нь 3 мөр гарсан. За үзүрэн гэдэг шургуулаад 9 оноо аваад үндсэндээ 18 оноотой боллоо. За Өвөрхөнгөн аймгийн Баян өндөр сумын 3 дүм адууны баярын хүрээнд зохион байгуулсан адуучин тэмцээнд бас төрүүлсэн энэ жил. За Дэлгэрийн Батэрдэн за дэшүүрээ алдсан морины явдал зассан ургаж үрлээ. За уурал шүүрэн дээр 3 оноотой боллоо. Мөртөө шүрүүнээр зөв талаас шургуулах юм байна. Төрбөн мөр гарсан, урдуур нь ойрхон гарсан. Бороодог шургуулсан. Савраддаг байран дээр нэргүүлээд 4 сарын хараад бүхэл оноо авлаа. За бид бүхэн удаашруул гарч байна. За бороотой застай шуургатай бүхэл үед адуучд маань Монгол эр хүний дэвшүүр төвчээрийг харуулж явдаг учраас Монголын хиймэрлэг хүмүүс бол адуучд. За 9 зүйл сумын сүүлийн адуучин Алтан цэцгийн пүрүү дөрж. За шүүрээ шүүрсэн мөрний явдал зассан ургаалцлаа. Өртөө шүрүүнээр 3 мөр гарсан үзүүрийн адуу шургуулсан уургын мөрөөс уулгана. Энэ шуургын мөр сайн шуургын мөр да 2024 оны Монгол улсын авраг шударга адуучин тэмцээн Овс аймаг Увс нуурын хэрэг Шаруудаг гэдэг газар зохион байгуулагдсан. За хол явж шургуул тэмцээнд оролцсон байна. 6 оноо авч нийлбэр оноо 9 оноотой боллоо. Ягуун шүрүүнээр ганц мөр гарсан. Хонгор мөр гарлаа. За залуучууд уурга бугуул хөлд орох юм бол тавьчих хэрэгтэй. За Өвөрхөнгөн аймгийн Нарийн дээл сумын адуучин залуучууд гарч ирж байна. За шарга мөртөөгөө аймгийн Баруун бүсийн аврагад дуучин Даваа давгийн Отгонбат анх хоёрын тэнүү үнээр гарч ирлээ. За Даваа давгийн Отгонбат шарга мөртөөгөө 5 алдын урагтайгаа олон тэмцээн уралдаанд оролцож байгаа. За сумын автаа дөрүүлээд аймгийн бүстэй дөрүүлсэн залуу. За аймгийн бүсээс 1 удаа хүрэл медаль, 1 удаа алтан медаль авсан залуу. За энэ жил улсын төвийн бүсийн авраг шударга адуучин тэмцээнд оролцсон. За мөрний зөвлөд онгоосон шүүрээ алдсан уурга бас алдчих юм аа. За мөртөө шүрүүнээр ганц мөр гарсан. Уургын мөрөө явуулсан уургасаа. За адууч тэр ингэж л одоо уургын мөртөөгөө нэг вэж амжилт үзүүлдэг. Сая уургын мөр зөрхөл юм бол бас алдчих болохоор байлаа. За 9 оноо авсан. Явган шүрүүнээр ганц мөр 2 мөр гарсан. Асал үзүүрэн гэдэг байран дээр нэргүүлээд 9 оноо аваад 18 оноотой боллоо. За өөрөө бодож байгаа хата дашуур урган дээр нэг 3 оноо авцсан байсан болчтой нэг 21 оноотой болохоор нэгэд даанч та уурга дашуурын дээр оноо авсангүй. За анх хоёрын тэнүн явсан. Цоохор бартай. За дашуураа алдаж байгаа юм байна. Уурга нөгөө талаас илгээд уурга шүүрээд 3 оноотой болсон. За мөртөө шүрүүн дээр 2 мөр гарсан. Алдчихлаа. 3 мөрийг гаргаж өгсөн юм байна. За Өвөрхөнгөн аймгийн Батүлзий сумын шилдэг 3 залуу гарч ирлээ. За аймгийн зүүн бүстэй дөрүүлж ирсэн Мөнхөчөр, за Бэлэг-Баатрын Цэрэнбэл, Адиа зүрэнгийн Ширбазар нар гарч ирлээ. За энэ жил Монголын адуучдын холбоо улсын 3 бүс, улсын авраг, нүүдэлчин фестивал, Чансаа өндөр адуучин тэмцээнэ зохион байгуулсан. За 2026 оны Монгол эх орны адуучдын Чансаа
12 сард гарна. За Шансааны байруудаас нэлээд өөрчлөгдөж олон сайн залуучууд дээшээ гарч ирж олон сайн залуучууд шилдэг 25 руу шалгарж байгаа харагдсан. За ингэж ажил одоо залуучууд хичээж заман дээрээс надуучин дэмжээс байн ширэл өндөртэй зохион байгуулах ёстой. За аль болох одоо хураамжаас татгалзаж за сумын засаг даргын тамийн газар аймгийн засаг даргын тамийн газараас дэмжүүлж аймагуудаас зохион байгуулж ёстой. За аймгийн бүсийн аваар гадууч мөнгө хүчээр явсаа. За шүүрээд нөгөө гартаас илгээд уургаж үрсэн. Хэрэл одоо сайн залуу. За нэг хэсэг хатад очижээс ажил хийгээд байсан. Ажил хийх юм бол адуунаасаа хөндөр штэ. За ямар ч хэсэн явган шургуун дээр 9 он авч 18 оноотой боллоо. Морьтой шургуун дээр алдсан. За Билэг Баатрын Тэрмбэл. За ангар морьтой явсанд шүүрсэн. Нөгөө талаас илэгсэн. 9 оноотой боллоо. За морьтой шургуун дээр 4 мөр гарсан. Алаг адууг уургалсан. Алдаж байна. За явган шургуун дээр ганц адуу гарсан. Алдчихлоо. За Батүлцийн сумын сүүлийн адуучин Адиа сүрэнгийн Шир базар. За шүүрээд уургын уурган дээр ирээд ханарсан. Алдаж байна. За адуучин сайн уургын морьтой байх ёстой. Морьтой ширүүн дээр шарга мөр гарсан. Болсон бай. За энэхүү 2026 оны Өвөрхөнгөн аймгийн авраг шудрал адуучин дэмзэн Монгол улсын авраг малчин аймгийн хошоо авраг адуучин Шүлтэмийн аюурзан аксны нэрмжид аймгийн авраг зохион байгуулж байна. За өнөөдөр тэмцээн уралдааныг Өвөрхөнгөн аймгийн Баян өндөр сумын засаг даргын тамийн газар иргэдийн төлөөлчдийн хурал Батхан багийн дарга Өвөрхөнгөн аймгийн адуучдын холбоо Баян өндөр сумын адуучдын холбоо болон Монгол улсын авраг малчин Шүлтэмийн аюурзан аксны заавар хүүхдүүд нь нээлж өнөөдрийн тэмцээн уралдааныг зохион байгуулж байна. За сүүлийн сум болгох Баян өндөр сумын шилдэг 7 залуу гарч ирж байна. Сумын авраг адуучин Гал Өдрхийн Сэрот Пүрүүдэржийн Алтан өчгөр Баяр хүүгийн Бат буян Мегмар жавын Эрдэнэлэг Ган хуйгийн Зинамитер аймгийн авраг малчин сумын алдар туяаж аюур зааны Адиа сүрэн Боломжийн Баатар нар гарч ирлээ. За сумын авраг адуучин Гал Өдрхийн Сэрот саахан живсэн уурган барина. За шүүрээд нөгөө хартаас илгээд уурга хойноос нэг тонгоогоод урдаа шүүрж байна. За морьтой шүргүүнд 2 мөр гарсан хонгор аддаг байран дээр нэргүүлээд 9 оноо авд үндсэндээ 15 оноотой боллоо. Сумын авраг адууч ингэж уургалгүй яах вэ? Одоо явган шүргүүнд 9 оноо авбал 24 оноотой болно. За 2 мөр гарсан. Урагшаа итэд гүгэж шургалсан. Хошуултсан. За ингэ дэвсэн боловч ургаалтж байна. За Пүрүүдэржийн Алтан өчгөр. За шүүр алдсан. Морины явдал чигээр ямаа ургаа шүүрээд 3 оноотой боллоо. За морьтой шүргүүнээр ганц адуу гаргасан. Уургалж байна. Ингээд 9 оноо аваад 12 оноотой боллоо. За бороо бол өдөржингөө ороод ямар ч одоо зогсоолд өгсөнгөө залуучууд нь бороон дундуур адуугаа шургуулж аймгийн аварга зохион байгууллаа. За аюулгүй шүргүүнээр 3 мөр гарсан. За дунд талд явж гаад дүг шургуулад 9 оноо аваад 21 оноотой боллоо. За Баян өндөр сумын залуучууд сайхан оролцлоо доо. Дараагийн адуучин Баяр хүүгийн Бат буян. За шүүрээ алдаад уургаж өрөөд авч байна. За морьтой шүргүүн дээр 2 мөр гарсан алаг адуу үнэхээр гоё уургаллаа. Уургалсан буцаага нарийсгаад татж байна. За энэ ч л одоо адуучууны хараа мэдрэмж юм да. За би түүхэн удаашруулж гарч байна. За мориороо тээж татсан. За аюулгүй шүргүүн дээр ганц адуу гарсан бас л уургаллаа. За ингээд Батуян маань бас 21 оноотой болж дээшээ гарч ирж байна. За 21 оноотой, 24 оноотой, 18 оноотой залуучууд эвлэг хангалтад оролцох нь. За Мегмар жавын Эрдэнэлэг гарч ирсэн. Уургал шүүрэн дээр 3 оноотой олсон. Морьтой шүргүүнээр 3 мөр гарсан. Уургаллаа. Алаг адуугаас зогсоож байна. За давж болохгүй дээ. Жоох явчих юм бол 2-ын нүг рүү орчин. 9 оноо аваад 12 оноотой болж байна. 2 мөр гарсан. Алдчихлаа. За Ган хуйгийн Зинамитер. За шүүр алдсан морины явдал зассан уургаж үрлээ. 3 оноотой боллоо. За морьтой шүргүүн дээр 2 мөр гарсан. Үзүрэн гэдэг шургуулсан. Алдаж байна.
За дараагийн адуучин өнөөдрийн тэмцээн уралдаанаас ивент тэтгэж оролцож байгаа аймгийн аварга малчин Сумын алдар Туяач аюур заны адиа сүрэн гарч ирсэн. Уурд шуурын дээр нөлчж байна. За өнөөдрийн тэмцээн уралдааныг үнэхээр бас сэтгэл гаргаж ах нартайгаа нийлэн зохион байгууллаа. Аавынхаа нэрмжит тэмцээн уралдааныг. За өнөөдрийн тэмцээн уралдааны сүүлийн адуучин Боложинбаатар зээл дэвртэй гарч ирлээ. Саад шуураа шүүрээд нөгөө гартаа зэлгээд уургаа шүүрсэн. За сүүлийн тэмээний ачаа өндөртэй хүй. Сайхан оролцож дүүрэн оролцох хэрэгтэй. За мөртөө шүрүүнд алга мөр гарсан алдаж байна. За ягуун дээр алдах юм бол тэмцээн өндөрлөн. Заалцсан адуу авсан. Уургасаа. Уургаалдчихлаа. Анаа өндөртэй адуучин залуучууд эмнэг хангалаас ургана. Хожир сумын яриад сумын авраг 2 дугаар байрны шиг л адуучин. Батмагнаа өсгүйр мөрцөө. Адуу бүлэгсэн нэгэд. Нэлийн хавчиж гоод унчиж байна. 18 гоноотой гарч ирсэн. Анаа авсан гээ. За хожир сумын яриад анх хоёрын машват мөрцөө. Заатуу дэхгүй явсан. Одоо да шүүр өх хэрэгтэй. Гол нь одоо бүлгүүлнэ. Цаана очоод шүүр өгсөн. Бүлэгсэнгөө. За Аврангаа аймгийн 900 сүмэр аймгийн авраг адуучин Баатаргүйн Бататар. За одоо нэг сайн хүчтэй байсан чинь унжиж байна. За Даваадавгийн Отгонбат аймгийн бүсийн авраг адуучин залуу. Зарим суудлаа алдсан юм байна да. Унжиж байна. Зарим тогтсон байсан болчтой бас л дээгүүр гарч ирэхээр байла. Уурууд шүүрэн дээр байгаа ноттой байсан. За бүрд сумын яриад Баточор. За хангаратан дээр бас морцсон. Адууж бас бүлэгсэнгүй. Тэр чигтэй төгөө явчих байна. Баян өндөр сумараад Батбын за хангар адуучаар сайхан бэлгэж байна. Энэ зоо чангатай л адуу байна. Тэ шүүр өгсөн цаг хараатай залуу байна. Шүүр өгсөн гэрвчлаа. За нутг дээр бас сайхан оролцож байна. Тхи ард түмнээс өнөөдрийн тэмцээн уралдааныг өргөн дэлгэр сайхан зохион байгуулж өгсөн. За Батүлцийн сумын яриад мөнгөчөр мурцсан. За адуу тавьсан хүчтэй сайн байсан. За асал тэнцвэр алдахгүй юм байна. За өнөөдрийн тэмцээн уралдаан бол үнэхээр өргөн дэлгэр бороотой байсан. Залуучууд эд хав эдрийн жагууга сорин өрсөлдлөө. За баян өндөр сумараад лавгчэр. За адуу бүлгээд явсан урдаг руу даварчлоо. За Аврангаа аймгийн адуучдын холбоо сум болгон сумын салбар холбоотой болж сумын аварга зохион байгуулж сумаасаа шалгарсан залуучууд өнөөдөр аймгийн аврагтаа оролцож байна. За баян өндөр сумд бол энэ жил олон тэмцээн уралдаан боллоо. За сумын адуучдын холбоон дэргэн үнэхээр сайн ажиллаж олон тэмцээний ард амжилттай гарлаа. За нөхөрсөг адуучин тэмцээн аймгийн авраг сумын авраг 3 түмэн адууныхаа баярын хүрээнд зохион байгуулсан адуучин тэмцээний хүртэл өргөн дэлгэр сайхан зохион байгуулсан. За Монголын адуучдын холбоо нь морьтой саарчуулах тэмцээнийг зохион байгуулдаг болсон. За морьтой саарчуулах тэмцээн бол хөдөөгийн малчин бүсгүүчүүд зориулсан тэмцээн уралдаан. Аймгийн авраг шудрууд адуучин тэмцээрээ зохион байгуулж байгаа үедээ хамтран зохион байгуулж за морьтой саарчуулах тэмцээнийхээ аврагыг тодруулдаг болсон. За аймгаас шалгарсан бүсгүй улсын аврагынхаа морьтой саарчуулах тэмцээнд оролцох эрхийг авдаг. За энэ удаагийн тэмцээн уралдааны тэргүүн байранд уянга сумын яриад энг цул тэргүүн байр шалгарч баян өндөр сумын яриад цэрэн дулам 2 дугаар байр Бочун сумын яриад Маргаан 3 дугаар байр шалгарлаа. За би Аврангаа аймгийн баян өндөр сумын адуучдын холбоон дэргэн Жамдавгийн буян дэлгэр гэж юм байна. За өнөөдөр Аврангаа аймгийн баян өндөр сумд олон нуурын голын ихэндээ ингээд аймгийн авраг шалгаруулах адуучин тэмцээн анх удаага зохион байгуулж хийлээ. Өргөн дэлгэр сайхан олон түмэн зүгэлд сайхан хийлээ. Энэ жилийн аймгийн авраг шалгаруулах адуучин тэмцээнэ Монгол улсын авраг малчин Жүлтмийн аюур заны агсны нэрмжит болгож хийлээ. Өөр хүүхдүүдтэй хамт зохион байгуулаа. Сайхан өргөн түмэн олон зүгэлд сайхан наадан болж байна. Хурвараа илбэгтэй сайхан наадан болж байна. Өнөөдрийн тэмцээнд за баян өндөр сумаас анхны аймгийн авраг адуучин төрлөө. Баяр хүүгийн Батбаян. Пүрэв сумын авраг адуучин Пүрэвдэржийн лаг учир маань 5 дугаар байранд орж эмэгтэйчүүдийн саатчлах тэмцээнд баян өндөр сумын 3 дугаар өгийн малчин Цэрэн дулам маань 2 дугаар байранд орлоо.
одоо амжилттай бид бүгд ингээ сайхан зохион байгуулж өргөн дэлгэр олон түмнээ цуглуулаа сайхан аяр зан агсны өр хөгтүүд мөн гол өөр гүйцэтгэсэн айдиа сүрэн болно. Бүгд хүмүүстэй хүрэлцэн ирсэн бүх хүмүүстээ баярлалаа. За сайн байцгаана уу. Өнөөдөр Өвөрөнгө аймгийнхаа аврах шалгаруулах хатуузын тэмцээнийг зохион байгууллаа. Намайг Өвөрөнгө аймгийн Баяндөр сумын 2 дугаар үгийн засаг дарга Номхогийн дэлгэр өтгдөг. Энэхүү арга хэмжээ маань бас өргөн дэлгэр сайхан болж өнөөдөр өндөрлж байна. Тэгээд Өвөрөнгө аймгийн 18 сумаас нийт 62 адуучин залуус адуучин тэмцээндээ оролцож бас шилжигүүдэн тодрууллаа. Тэгээд бас өнөөдөр Өвөрөнгө аймгийн Баяндөр сум зохион байгуулагчныхаа Баяндөр сумаас маань бас аймгийн авраг адуучин төрлөө. Тэгээд 5 дугаар байранд бас лав очир гэдэг ах маань бас орлоо. Тэгээд өнөөдрийн арга хэмжээ сайхан боллоо. Өвөрөнгө аймгийн 2026 оны аймгийн аврах шалгаруулах адуучин тэмцээн Өвөрөнгө аймгийн Баяндөр сум олон нурын гол сайхан болж өргөн дэлгэр сайхан 18 сумын адуучин залуус 5 эдгэрийн жахаагаар оролцож тэргүүн байрт Өвөрөнгө аймгийн Баяндөр сумын Батуйн дэргүүллээ гэдэг. Баяндөр сумынхан сайхан ивент итгэж хамтран ажилласан аяр заны айдиагийн гэрүүл ээж өр хөгдүүд нь бас баяр таларснаа илэрхийлье. Бас тэмцээн уралдааныг бас бай шагналд өндөртөө чанартай сайхан дэмжиж оролцсон засаг дарга хамгийн газар хурлын дарга багийн засаг дарганаар адуучдын холбооны дэргүүн буян дэлгэр өргөн дэлгэр сайхан хамтран зохион байгуулж амжилттай зохион байгууллаа. Тэгээд нийт тэмцээн уралдаанд оролцсон тамирчдаа бүгдэнд нь цаашдынх нь амжилт хүсье. Илүү их хичээгээрээ сайхан тэмцээн уралдааны өдөр бороо хурд төгсөрсөн өдөр сайхан өдөр боллоо. Тэгээд нийт тэмцээнд оролцсон адуучдаа бүгдэнд нь баярлалаа. За энэхүү 2026 оны Өврийн сайханга Өвөрөнгө аймгийн аврах шалгаруулах адуучин тэмцээн амжилттай болж өндөрлөж за өнөөдөр тэмцээн уралдааны 5 дугаар байранд Баяндөр сумын яриад лав хүчээр шалгарсан. За шагналыг өнөөдөр тэмцээн уралдаанаас гартан зохион байгуулж байгаа Монгол улсын авраг малчин Чүлтмийн аюур зан агсны өр хүүхдүүд нь шагналыг гардуулж байна. За аюур заны давг лав хүчрийн шагналыг гардууллаа. За 4 дугаар байранд Өвөрөнгө аймгийн Бүрд сумын яриад Батэрдний Батчир шалгарсан. За шагналыг аюур зааны Сент Брүү шагналыг гардуулж байна. За 3 дугаар байранд Хожирт сумын яриад Анх хоёрын Машут 3 дугаар шалгарсан. За шагналыг аюур зааны Бям сүрэн шагналыг гардуулж баяр хүргэж байна. За 2 дугаар байранд Батүлзий сумын яриад аймгийн бүсийн авраг адуучин Бям сүрэнгийн мөнгөчөр шалгарсан. За шагналыг аюур зааны Пүрв сүрэн шагналыг гардуулж байна. За энэхүү 2026 оны Өвөрөнгө аймгийн авраг адуучнаар Баяндөр сумын яриад Баяр хүүгийн Батуйн шалгарлаа. За шагналыг аймгийн авраг малчин сумын алдар туяаж аюур зааны Адиа сүрэн 3 сая төгрөгөөр шагнал урамшуулж байна. За өнөөдөр тэмцээн уралдаанд адуучдаасаа ямар нэгэн хураамжгүй за бай шагнал өндөртэй сайхан зохион байгууллаа. За мөн дээрээс нь Дэмбэний наадам морьтой саарчулж тэмцээн зохион байгуулагдсан. За өнөөдөр тэмцээн уралдааныг ивент хийж оролцсон дэмжин оролцсон бүх хүмүүстээ баярлсан болсноо илэрхийлье. За Монголынхаа тэлгэр уудан тал нутагт уурган бариад дугуйлан бариад явж гадуучд маань урам зоригтой өдөө амьдарч за Монголынхаа энэ агуу өв соёлоор нэрэн дуурсгах болтугай. За сумынхан өр хүүхэд бүгд сайхан баярлалаа. Сайхан баярлж байна. Өдөр дээшилж сар сараар сайлж ирж. Жилээр чилж оноор дэлгэрч олон үеэрээ жаргал дэлгэрч яваарай. Намайг Өвөрөнгө Баяндрын Баяр хүүгийн Батуйн гэдгээ 2 дугаар малчин адуучин залуу байна. Өнөөдөр сайхан тэмцээн одоо олон аавын хүүхдүүдтэй сайхан авах болсон байгаа санаа үзэж төрүүлсэндээ баяртай байна.
Нутгийнхаа зааланд өдрийн мэндийг дэвшүүлье. Наваг Уурангай аймгийн Батлын сумын хараад Зүмсээ аварга дууч Баасан зүрх юм өгч гэдэг. За тэг өнөөдөр хоёрт орсондоо сайхан баяртай байна уу. Тэмцээ сайхан бороо устай сайхан л боллоо. Сайхан олон 2-19 сумын сайхан жилдэг гадуучууд ирээд 10 урдчсан сайхан аваргуутай сайхан болч 2 дугаар оронд орсон сайхан байна уу. Баяртай. За намайг Уурангай аймгийн хожид сумын анх хоёрын маш төдгээ. Өнөөдөр ийм сайхан нутагт ирж амжилттай болж 3 дугаар орсондоо баяртай байна. Олон ах нар найзуудтайгаа сайхан оролцлоо. Тэгээд нийт оролцоо залууттай уурган урт хувин сэл өгөө гэж ирээё. Баян өндөрчүүд бас баярлалаа гэж хэлье. За би Уурангай аймгийн бүрд сумын хараад Батардны Батчир гэдэг. Өнөөдөр сайхан ижийнхээ нутагт ирж 4-р эзэллээ. Тал талаас сайхан олон сайхан залуучуудтай энэ тэмцээн өрсөлдөж баярлалтай их баяртай байна. Сумынхаа аврагт 2-р байранд орчоод эрхээ аваад тэгээ ирсэн байгаа. Тусалт дэмждэг тэгээд найз нөхөд хань ижил бүгдэнд нь баярлалаа гэж хэлээ да. Намайг Уурангай баян дээр 2 дугаар өгийн адуучин лаг хүчээр гэдэг. Тэгээ өнөөдөр сайхан хурц хийхдээ сайхан дэлгэр сайхан зам болж байна. Уурангай аймгийнхаа аймгийн адуучиндаа 5 дугаар байрт орсондоо баяртай байна. Уурангай баян дээрхэнд одоо ингээд намар цаг болж байна. Өвөлдөө өнтөө сайхан ороод хадлан тэжээлээ өвөлдөө сайн бэлдээрэй гэж хэлээ да. Сайхан хүн чигүүр амраан сангийн далайд чуулах үе Тэнгис талын сүрэг бэлчин тэнгэрийн заадас шиг тосрон мэдээ Коуч цагаар наран хайдах хонгор говийн нарийн таан хинждэг байна Коуч ногоодын ханга хөшгөд минь таны ханга Өнөөдөр дотд огших хаврын үрээр алтан төрөө хөрсөө түлхэн алсын од шиг түгсэн байна Коуч ногоодын ханга хөшгөд минь таны ханга удам цэнхэр говийн ханга оногно нотагийн өвөр ханга Үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэгч Монголын адуучдын холбоо үндэсний өв соёлыг дэмжигч үндэсний давхар даатгал хувьцат компани